Дорнотын өнгө мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Дорнот аймагт барилгын дулаан алдалтыг багасгах хэрхэн хэмжих талаар сургалт хийлээ. Сургалтын үеэр 5-2 дугаар байранд дулаан алдалтыг хэмжихэд дулаан алдалт ихтэй байна гэсэн дун гарчээ. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Дорнот аймагт барилгын дулаан алдалтыг багасгах хэрхэн хэмжих талаар сургалт хийлээ. Энэ сургалтанд Дорнот аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын инженерүүд, мэргэжлийн хяналтын хариуцсан мэргэжилтэн болон Дорнот аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компани инженерүүд оролцож байгаа юм а. Өнгөрсөн жил Нэгдсэн үндэсний байгууллагын барилгын эрчим хүчний хэмнэлт төслөөс барилгын дулаан алдалтыг дүрсжүүлэх камер, мөн чиг температурыг хэмжигч орчин үеийн стандарт багжууд болон телеграф дулааны урсгал хэмжигч, хэд улаан ягаан туяаны камер, цонхны дулаан хэмжилтийн багж тоног төхөөрөмж болон барилгын дулаан хэмжилтийн аудит хийх багж төхөөрөмжийг өгсөн. Сургалтанд үүнийгээ хэрхэн ашиглах талаар мэдээллийг өглөө. Хэмжилтийн багцнуудын гол зорилго бол ерөнхийдөө орчин суугчид болон энэ айл өрхүүдийн гэр хүүтэн байдаг, хан таазан дээр хөлрөлт үүсдэг, түүнээс үүдэн мөөгөнцөр үүсдэг. Энэ үр даавар юунаас болж яг энэ хөгц мөөгөнцөр үүсээд байна гэдэг тодорхойлоход бас их чухал ач холбогдолтой. Мөн дээгүүр нь барилгын дотор хаарын чанар гэж нэг зүйлд байдаг. Энэ яг тэр одоо тухайн объект гэдэг юм уу, офис, гэр орондоо хүн ажиллах, амьдрах тэр дотоо орчин, хэвийн орчныг бүрдүүлж чадж гэнэ үгүй юу гэдгийг бас тодорхойлдог ийм багцнууд явж байна. Хэмжилтүүд гэсэн. Мөн сургалтын үеэр Улаанбаатар хотоос ирсэн холбогдох мэргэжилтнүүд багжаа танилцуулах явцдаа 52 дугаар байрны дулаан алдалтанд хэмжилт хийсэн байна. Хэмжилтийн үр дүнд 52 дугаар байр дулаан алдалт ихтэй, чиглэгийн хувь өндөр, зарим хэсгээрээ хан мөөгөрцсөн байдалтай байсан байна. Энэ нь анх баригдахдаа угсралт буруу хийсэнтэй шууд холбоотой юм байна. Цаашаа чинээр баригдаж байгаа барилгууд анхнаасаа зөв барихгүй бол мөөгөнцөртэй байранд амьдарсаар байх болох нэ. Дорнот аймгийн 52 дугаар байранд хийгээд ерөнхий үнэлгээ дүгнэлтийг гаргаад дуусч байна да. Ямар хүн? За яг хөө 52 дугаар байрны хувьд бол ялтгүй жоохон нэгдүгürt анх ухсрахтаа бол жоохон технологи алдаа гаргацсан. Хоёрдугаар туучлалтаараа бас нэг жоохон дулаалтагдал энэ нэлээх гэсэн юм үзүүлэлтүүд гарч байна. Тэгээд дотор гарын чанар дээр бол ялтгүй нөгөө хучлтуулан энэ гадна ачлах өвдөцөөр жоохон дулаалдаад энэ температурын зөрүү их үүснээс бол мөөгөнцөр үүссэн. Иймэрхүү байдлууд бас анзаарэгдэж байна л да. Энэхүү сургалтанд барилгын салбарынхны орон нутгийн барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглалтанд авах, ашиглалтын явцад ажиллах мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд дулаан алдалтын хэмжих, үр ашигтай ажиллах, норм ба дүрм, стандарт технологийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт тавих чадварыг дээшлүүлэх гэх мэт олон сайн талтай сургалт боллоо.